Дональд Трамп яах гээд байгаа юм? Яагаад Ирантай алцаад байгаа юм бэ? Яагаад Хятадтай алцгаад байгаа юм бэ? Европыг яах гээд байгаа юм бэ? Яагаад Европоос НАТОгийн цэрэг татах гээд байгаа юм бэ? Яагаад Германчуудыг, Испанчуудыг, Италичуудыг, Польшуудыг тэг ингээ орхих гээд байгаа юм бэ? Яг их өөр ойлгомжтой. Европт ажиллаа хийцэн. Окей? Check. Хуруугаа оншуулсан, ажиллаа хийцэн, цалин орлого авцсан. Яагаад гэх юм бол Америкчууд одоо Европын номер 1 эрчим хүч, газ, нефтний ханганы нийлүүлэгч болцсон. Номер 1. Хоёрдугаар Герман Оросыг тэ салгацсан. Дэлхийн хамгийн хямдхан, хамгийн их газрын баялагтай, дэлхийн хамгийн хөдөлмөрч, хамгийн олон инженертэй улсыг сүрүүлсэн. Тэгээ энэ хоёрыг салгацсан. Алцуулаад байгаа. За, тэгээ Герман Европыг бас цагаатчуудаар дүүргээд Европ ерөнхийдөө аюул байхаа болцсон. Тэгээд ер нь ингээ хараад үзэх юм бол Европыг өнгөрсөн 15-20 жилийн хугацаанд олон талаас хүмүүс мэрсэргээ дууссан байгаа зү. Бас нэг амар сонирхолтой мэдээ би сонссон. Үнэ юм худлаа юм та зүгээр ингээ өөрөө бодоод үзээрэй. Яагаад гэх юм бол тэ Оросууд тийм найрсаг сайхан түнш биш штэ. Тэ хүмүүс намайг буруу ойлгодог. Өдрөө Путины нөхө. На. Тэ Монголд ягаад 5 дахь цахилгаан станц өнөөдөр хүртэл баригдаагүй юм бэ гэх юм бол Оросууд тэ саяхан л буурлжид 1-2 гэсэн 2 цахилгаан станц 150 мегаватт 150 мегаватт нэг сүртэй том биш тэ баригдсан. Тэг ингээ бодоод үзчих заяа. 1984 оноос 1984 оноос 2026 он хүртэл Монгол улсад тэ томоохон цахилгаан станц баригдаагүй. Гэ боддоо. Бөөрлөж хүртэл хэдэн жил юм бэ? 2026 хасах нь 1984. 42 жил Монголд тэ цахилгаан станц баригдаагүй. Хэний гавьяа бэ гэх юм бол Оросуудын гавьяа. За Монголд бас маш олон жил төмөр зам баригдаагүй. Хэний гавьяа? Оросуудын гавьяа. Оросууд бас нэлээд томоохон кокс тэ чулуун нүүрсний ханган нийлүүлэгч. Хинийх юм бэ гэх юм бол Хятадуудын. Тэгээд нүүрсэн дээрээ манай өрсөлдөгч. За. Монголд яагаад ийм олон жил нефт боловсруулах үйлдвэр баригдаагүй юм бэ? Оросуудын гавьяа. Окей. Монголын тэр ураны тэ доронтод яагаад маш олон төрийн бүс байгууллагууд тэр ураны олборлтыг эсэргүүцээд байгаа юм бэ? Хин тэр пропагандыг тараагаад байгаа юм бэ? Оросуудын гавьяа. Окей. Энэ үнэн. Бодлоо яриаг. За. Тэгэд Францын засгийн газар, Монголын засгийн газар ураны олборлол дээр хамтын ажиллагаа гар үсэг зурсан чинь аль улс өөрийнхөө элчин сайдаа эргүүлэн дуудаад ерөнхийдөө халсан юм бэ? Орос. Яагаад вэ гэх юм бол тэр Оросын манад суудаг элчин сайд ямар үүрэгтэй юм бэ гэвэл за Монголыг тодорхой хэмжээгээр дарах үүрэгтэй. За тэгээд Францчууд орж ирээд хүчээ ашиглаад хилцлээ хийгээд Оросууд нөлөө алдарч байгаа учраас тэгээд тэр гадаад хэргийн сайд маань ажиллаа сайн хийгээгүй учраас тий эргүүлэн дуудагдсан. Өөр хүн томилогдсон. Эгийн голын усан цахилгаан станц яагаад баригдахгүй байгаа юм бэ? Бас Орос. Окей. Монголын төмөр зам. За Улаанбаатар төмөр зам. Яагаад ийм новшин байдалтай байгаа юм бэ? Яагаад хоёр урсгалтай одоо хүртэл болоогүй юм бэ? Яагаад транзит тээвэр дээрээ бид нэр тэ хүчтэй болохгүй байгаа юм бэ? Хиний гавьяа? Оросын гавьяа. За, ер нь бол тодорхой тий. За. Окей. Монголын эдийн засгийн хөгжлийг Оросууд тий сата болж байгаа яа. Ийм учраас тэр чтэй Оросын эсрэг талд байх хэрэгтэй юу? Украины асуудал дээр, Европын асуудал дээр үгүй. Надад тийм ирэх байхгүй. Яг гэх юм бол яг тийм байдлаараа би дэлхийн улс төр геополитик хараад ах юм бол миний хөрөнгө оруулалтууд фейлтэн. Окей. Бодит байдалтай би ойрхон байх тусам миний ашиг өндөр байх болно. За. Окей. Тэгээд нэг сонирхолтой мэдээлэл сонссон түрүү хэлжсэн те. Юу юм бэ гэх юм бол Герман улс өөрийнхөө те атомын цахилгаан станцуудаа бүгднийг дил баваад те нураацсан штэ. Энэ хэний гавьяа? Хин энэс хожих юм. Хин дашигтай. Орос дашигтай. Окей. Оросууд тий уус юм хийж байгаа. Хятадууд бас Америкт
төрийн бус байгууллагуудыг ашиглаад тий олборлолт, уул уурхай, ганц хоолой янз бүрийн юм дээр ингээд садаа болж байгаа шүү дээ. Газрын ховор элемент тий хин ард нь ингээд шавар хааж байгаа юм бэ их юм л хэдтүү. За тэгээд Европ тий сүүлийн үед тэр цахилгаан станцууд, атомын цахилгаан станц гэдэг нураагдсан. Тэгээ хинээс илүү тий хараад болж байгаа юм бэ их юм бол Оросоос илүү хараад болж байгаа байхгүй. Тийм учраас Nord Stream 1, Nord Stream 2. За тэгээ Nord Stream хин дэлбэлсэн байх юм бол Америкчууд ингээл амар балиар тоглоом байгаа ч тий. За Оросууд нэг нүүдэл хийсэн юм байна гэж ярьж байгаа хүмүүс заяа. Үнэн юм худлаа юм уу? Гэхдээ Герман улс өөрийнхөө атомын цахилгаан станцыг ингээд дэлб авна гэдэг чинь цаана нэг хүн тэрний араас ингээд тэмцсэн байгаа гэсэн үг шүү дээ. За окей. Буцаагаад ийшээ орчих. Америкчууд яг яах гээд байгаа юм бэ? Дональд Трамп юу хийгээд байгаа юм бэ? Тэ? Дөнгөж саяхан ойролцоог 2-7 хоногийн өмнө сарын өмнө Америкийн засгийн газар Батламалтын яам эсвэл Дайны яам энэ документыг ил болгосон. Тэ 2026 оны National Defense Strategy улсыг хамгаалах стратеги төлөвлөгөө. За энэ дотор амар сонирхолтой юмнууд бичсэн. Тэгээд ер нь ингээ уншаад үзэхээр аимшигтай юмнууд л бичигдсэн байгаа заа. Номер 1 For too long, the US government has rejected putting Americans and their concrete interests first. Энд олон жил Америкийн засгийн газар Америкийн ашиг сонирхлыг номер 1 тавиаг хойш тавьсан. Одоо дуусаа. Өмнөх засгийн газрууд юу хийж ирсэн бэ гэх юм бол манай цэргүүд, манай байлдагч нар хязгаар тавьж ирсэн. Олон улсын хууль, Geneva Convention, соёлтой байх, хүн шиг байх энийг би бүгднийг байхгүй болгож байгаа гинэ Donald J. Trump. За then these past leaders neglected and often actively undermined a warfighter's warrior ethos and a military's core irreplaceable role, fighting, winning, and deterring wars. Donald Trump юу хэлж байна гэх юм бол би цэргүүдэд хязгаарлалгаа болж байна. Тэгээ олон улсын хууль, ёс зүй байхгүй. Тэгээ имлэг, сургууль бөмбөгдөх нь боломжтой болж эхэлж байгаа юм байна. Geneva Convention тий. Тэгээд ингээ харагдаж штэ. 20 жилийн өмнө тий нэг улсын элчин сайдыг алах үгүй байсан. Засгийн газрын тэргүүнийг алах үгүй байсан багтгүй. Табу байсан. Болохгүй. Өөр улсын шашигны тэргүүнийг бас алах нь үгүй. Боломжгүй. Ёс зүг байсан баггүй. Яагаад вэ гэвэл заяа бид нар тэр улсын гадаад хэргийн сайд, генералуудыг, ерөнхий сайд, их хурлын гишүүн бид нар алаад эхлэх юм бол тэд нар яах магадaltaй юм бэ? Яг адилхан. Тийм учраас дэлхийн 20 дугаар дайны үеэр тэгдэг байсан. Дэлхийн 1 дугаар дайны үеэр тэгдэг байсан. Өмнө бас тэгдэг байсан байхгүй юу? Тэ. Яг гэх юм бол контрол алдчихна. Тэ. Зүгээр байлдааны талбай дээр алдцъя. Тэ. Бусад байлдааны талбай биш юм дээр хідүүлээ болио. Угу тэхгүй. Их юм бол бүр тэр чинь терроризм болчих واخгүй юу? Окей. Сургуулиудыг бөмбөгдөн гэсэн үг. Хүүхдүүдийг аална гэсэн үг. Эрчим хүч дээд бүтц ард түмнийг ингээ аална гэсэн үг واخгүй юу? Иргэдээ аль болох тэхгүй гэж үздэг байсан. Одоо байхгүй. За. Нэмээд we will insist that allies and partners do their part and lend them a helping hand when they do step up. Бид нар юу шаардсан бэ гэх юм бол манай хамтрагч, манай түншүүд бас бид нартай хамтрах хэрэгтэй. Бид нартай төлбөр тооцоогоо хуваалцах хэрэгтэй гэж байна. За энэ юу юм бэ гэх юм бол Европын орнууд, Азийн зарим орнууд, тэгээ Америкийн орнууд, Канада, Мексик гэх мэтчлэн төлбөр төлнө. Бид нар нэхэмшил явуулна. Та нар энийг төлөөрэй. Юу болж байна гэх юм бол тэд нар одоо боол орн болж эхэлж байгаа. Аль хэдийн эхэлсэн. Хаанаас эхэлсэн бэ гэх юм бол Европоос эхэлсэн. Тэ? Европын эрчим хүчний салбарыг будаа олгоод Украин, Европ, Оросууд хоорондоо алдсан. Дайн эхлүүлчихэд одоо зүгээр орхио явцсан. Окей. Ажиллаа дууссан. Та нар энийг дуусгав. Та нарын төлбөрийг төл. Bye bye. Биднээс газ нефтийг худалдаж аваа. Одоо Иран дотор алцаад байгаа. Тэгээд Дональд Трамп одоо юу хийж ийнэ гэх юм бол бид нар тийм Германаас цэрэг татлаа, Испаниас цэрэг татлаа, Италиас цэрэг татлаа. НАТО-гийг бид нар юу хийж татан буулгана. Эсвэл та нар төлбөр төл. Манахаас газ нефтийг аа, манай зэвсгийг худалдаж аа, манай татвартвал бидний дайныг дэмжих гих мэтчлэн. Ингээ яриад эхэлсэн байгаа байхгүй аль хэдийн. За, энэ дараа юу юм бэ гэх юм бол we will deter China in the Indo-Pacific through strength, not confrontation. Эцээдээ бид нар хаашаа хинлүү дайрах юм бэ гэх юм бол хятад руу дайрна гэж бичсэн байна. Хинлүү дайн зарлсан бэ гэх юм бол хятад руу дайн зарлаад эхэлчлээ.
За. Тэгээ энэ документыг унших юм бол ерөнхийдөө энэ Glasnost, Perestroika шиг ингээд сонсогч юм. За. Тэгээ та энэ дунд бас тийм социализмын үеэр өссөн хүмүүс байгаа. Тэгээ энэ социализм шиг үнэртж гин, уншигдж гин, сонсогч гин үгүй юу хэлээд өгчөөрэй. Яг гэх юм бол энэ ерөнхийлөгч ингээд магтсан байна. President Trump, in his first term and since re-entering office in January 2025, has rebuilt the American military to be the world's absolute best, its most formidable fighting force. Donald Trump ерөнхийлөгч юу гэсэн бэ гэх юм бол анх 2016 оноос 20 оны орд ирэх барьж байхдаа Америкийн Баталгаамалтын яам зэвсэг хүчний бүрэн гэлтгансан болгосон. Дэлхийн номер 1 болгосон. Тэгээд 2025 онд дахиад 2 дахь удаага ирэх барьсан. Бүр супер болгосон. Тэ. За би санаж байна. Тэ. Тэр бүр дээрвийн социализмын Совет янз бүрийн бичиг баримт уншихтаа тэ манай дарга тэ товарищ Горбачев тэ Сталин тэ янз бүрийн ийм гавья байгуулсан. Тэ атар 1 2 3 гих мэт шин тэ тиймэрхүү хөтөлбөрүүд Орос зөндөө байсан л та. Тэ товарищ дарга Мау инкле гэдэг тэгж бичигдсэн байсан санаж байна уу та. Тэ улаан дэвтэр янз бүрийн юм дотор тэ. За бүр funny документ байсан шүү дээ. 1960 оны сүүлээр гарсан. Америкчууд төрүүлээд сар дээр газарцсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд Оросын документ дотор гэхдээ бид нэр их төрүүлээд Спутник явуулсан. Гэхдээ тэр Пуучингийн технологи анх энэ хүн яасан. Гэхдээ сансарт хамгийн анх удаа яасан хүн бол манай хүн байсан. Гэхдээ Америкчууд тагнуулаараа дамжуулаад манай энэ судлаачийн энэ технологиг ингээ хулгай хийгээд дэ сар дээр буусан гэл ярьдаг байсан байхгүй. За, нэмээд яг тэгж сонсогч байгаа байхгүй. Тэгээ документыг ингээд үргэлжлүүлээ унших юм бол энэ дээр бичигдсэн байна. Deter China in the Indo-Pacific through strength not confrontation. Хэдтийг ер нь бол бид нэр аргалах ёстой, боох ёстой. Гэхдээ алдсахгүйгаараа гэж юм. За, to prevent anyone, including China, from being able to dominate us or our allies, in essence, to set the military conditions to require the NSS, goal of a balance of power in the Indo-Pacific that allows us to enjoy a decent peace. За, Хятадууд дэндүү хүчтэй болж байна. Тэр Pacific, Indonesia, дэндүү хүчтэй болж байгаа. Тийм учраас бид нар одоо тийшээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол бид нар Хятадыг бүслэх хэрэгтэй. So, to that end, as the NSS directs, we will erect a strong denial defense along the first island chain. За, тэгэхээр бол бид нар юу гэх юм бэ гэвэл тэр first island chain дээр анхаарна. За, the first island chain юу юм бэ гэх юм бол Малайз, Индонез, Сингапур, Тайван. Okay? Тайван. Тэгээд мэдээж Солонгос, Япон энэ дотор орсон байгаа. Тэгээд юу харагдж байна гэх юм бол Япон, Солонгос, Индонез, Малайз, Strait of Malacca, Strait of Hormuz, Suez Canal. Япон, Солонгос юу сонсогч байна? Хятадыг бүслэх гээд байна. Тойруулах гээд байна. Ялиг дэнэ тойруулсан байгаа. Тэгээ энэ юуны ихлэл вэ гэх юм бол би та хэд хэлэх ёстой. Дэлхийн 3 дугаар дайны суурь тавьж байгаа зү. Peace through strength гинэ. За. Increase burden sharing with US allies and partners. Ачаалаа хамтарч үүрж явах ёстой гинэ. За. Тэгээд юу болж байна гэх юм бол одоо Японыг саагаад эхэлсэн. Тэ. Газ нефт одоо хин Япон руу нийлүүлж байгаа юм бэ? Америкчууд. Солонгос руу хин газ нефт нийлүүлж байгаа юм бэ? Америкчууд. Европ руу хин газ нефт нийлүүлж байгаа юм бэ? Америкчууд. За тэр орнууд руу хин зэвсэг нийлүүлж байгаа юм бэ? Америкчууд. Америкчууд одоо дэлхийн эдийн засгийг батсан сууж байгаа. Юугаар юм бэ гэх юм бол газ нефтээр. Хятад Аз ер нь эрчим хууч газ нефтээ өмнө хаанаас авдаг байсан бэ гэх юм бол араб орнуудаас авдаг байсан. Одоо араб орнууд хаанаас авах ёстой болж байгаа юм бэ гэх юм бол Америкаас. Окей. За тэгээд дэлхийн хамгийн том тендерийг Америкчууд одоо булаагаад авцсан. Нэмээд юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол хамтрагч түншүүд рүү жил болгон юу болох юм бэ гэх юм бол нэхэмжил явуулна. Vassalship. За монголчууд бид нараас тэгдэг байсан Хятадыг ингээ эзлээд авчаад арабын орнуудыг ингээ эзлээд авчаад Азийн орнуудыг эзлээд авчаад тэгээд тэр орнууд юу хийсэн бэ гэх юм бол өдөр болгон юм уу жил болгон бид нар лөө төлбөр явуулдаг байсан. Төлбөр явуул эсвэл бид нар таныг ална шүү.
Яг адилхан. Тэ? НАТО одоо 3.5 доор шилжүүлэх ёстой. Нэмээд өөрийнхөө хамгаалах дээр бас 1.5% дотоодын нийт бүтээгдэхүүн 5% НАТО руу шилжүүлнэ шүү. За тэгэхээр НАТОгийн тендер тэгээ эцээ хин дээр очиж байгаа юм бэ гэх юм бол Америкчуудаар очиж байгаа. За тэгээд энэ орнуудын төсвийн хамгийн том элементүүд юу юм бэ гэх юм бол номер 1 эрчим хүч болж байгаа, номер 2 зэвсэгт хүч болж байгаа. Тэгээ энэ мөнгө хаашаа урдж байгаа юм бэ гэх юм бол Америк руу урсж байгаа. За PRC тэ хэдтууд номер 2 болцсон байна аль тийм. Бид нар анзаарч байна. Тэ бид нар одоо энэний эсрэг арга хэмжээ авах ёстой гэж байна. За Орос тэ бид нар Оросыг ерөөхдөө цэгтэлсэн. Тэ Russia will remain a persistent but manageable threat of NATO. Эний хардаа Америкийн НАТОгийн орнуудын эдийн засаг 26 их $80, Оросыг 2 их 80. Түй чүпх жижигхэн хамаагүй. За Иранд бас ингэ бичсэн байна. За Иран цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Иран Strait of Hormuz гэх мэт. За гэхдээ энэ документ тэ ил болохдоо Иран, Америк, Израилийн дайн эхлэегүй байсан. Тэний сонирхолтой юм юу бэ гэх юм бол Америкч бид нарт тийг эндээ алдсан гэд өөрийнхөө талаас юу сайхан юм ингэ найруулга бичиж штэ. Тэгээ яг Америкийн зөв Америкийн төлөвлөгөөний дагуу явж гинөө. Үгүй. Яг гэх юм бол Украин, НАТО тэ нийлээд Оросыг барахгүй байна. Барахгүй. Герман, Франц, Англи бүгдээ нийлээд Оросыг барахгүй. Орос бас Украиныг барахгүй. За нэмээ. Тэ Америк Ираныг барахгүй. Израиль, Америк хамтран Ираныг барахгүй. Окей. За тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэвэл Америкч Ираныг 2-3-7 хоног бөмбөгдсөн заяа. Тултал зогсолтгүй. Одоо баг бөмбөгдөх юм үлдээгүй заяа. Тэ. Тэгээд сүлд бүр ингээд эрчим хүч тэ ус боловсруулах цахилгаан станц нефтний гих мэт чинь бид нэр бөмбөгднө. Яг гэх юм бол өөр бөмбөгдөх юм байхгүй болсон байхгүй. Гэхдээ Иранчууд буужхгүй. Яг гэх юм бол Америкчууд дэлхийд юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол НАТО тэрчгтээ Оросыг барахгүй юм байна. Америк тэ Израильтай хамтраад Арабын орнуудтай ингээ хамтраад Ираныг бас барахгүй байна. Бүр аимшигтай юм юу юм бэ гэх юм бол зэвсэг пуужин Японоос татаад Израиль руу явуулсан шүү дээ. Өөр ашиглаж байгаа Patriot, THAAD янз бүрийн пуужин гих мэт систем. За тэгээ Америкчууд хамаг зэвсэгт хүчнээ Иран дээр фокуслаад барсангүй. Одоо Patriot пуужин дуусч байна. Ингээд THAAD missile дуусч байгаа. Тэгээ Америкчууд урт хугацааны дайн хийж чадахгүй байна. Тэгээд Хятадууд энийг амар анхааралтай харж байгаа. Оросууд бас амар анхааралтай энийг харчлаа. Америкийн зэвсэг, Америкийн тэ байлдааны усан, байлдааны онгоц, carrier энэ өндөр түвшний технологийн янз бүрийн зэвсэг явахгүй байна. Тэ Америкчууд алдсан гэх юм бол магадгүй тэ нэг сар алдсах чадах юм байна. Сараас итрээд явчих юм бол Америкчууд тэ юу ч хийж чадахгүй. Суг. Энийг бүгдээрээ харж байгаа. Тэгээд Хятадууд харж байна, Иранчууд дэлхийд энийг үзүүлчлээ. Тэгээд сүүлийн 2-7 хоног Дональд Трамп яагаад Иран руу барихгүй байгаа юм бэ гэх юм бол зэвсэг дуусч байна. Тэгээ одоо юу үлдсэн байгаа юм бэ гэх юм бол бөмбөгдөх юм байхгүй. Тэр бөмбөгнүүд пуужингууд дуусч байгаа учраас Дональд Трамп Ираныг барахын тулд юу хийх ёстой вэ гэвэл тийшээ цэргүүдээ илгээх ёстой. Окей. Тэгээд Иран улс 90 сая иргэнтэй дүүрэн уул өөрийнхөө пуужин дроны үйлдвэрлэлтэй. Окей. Тэгээд НАТО тэрчтэй Оросыг бараагүй. Иран руу цэргүүдээ илгээх юм бол хэдэн 100 мянгаар Америкийн цэрэг тэндээ дрон моноор алуулах болно. Тэгээд Иран руу хин түүхий зэвсэг бүх юм явуулах юм бэ гэх юм бол Оросууд явуулна. Хятадууд явуулна. Тэгээд энэ документыг уншаад үзэхээр би бол айж байна. Яг гэх юм бол Америкчууд ил ингэж хэлж байгаа байхгүй. Оросыг дарна, Ираныг дарна, Хятадыг дарна. Тэгээд эдгээр ингээд гурлаа ингээд уншиж байгаа байхгүй. Энийг харж байна. Хөөе. Тэ төсөөлөө үзтээ. 20 жилийн өмнө Иран, Оросууд хоорондоо магадгүй нэг элчин сайтын яамтай байсан. Хамтын ажиллагаа ерөөсөй байхгүй байсан байхгүй. 30-40 жилийн өмнө Хятад Оросууд хамтарч ажилладаг байсан юм уу? Үгүй.
Байхгүй. 20-30 жилийн өмнө Хятад Ирантай эдийн засгийн харилцаатай байсан юм. Үгүй. Мэлчин сайтын яамтай л байсан. Одоо эдгээр бүр зуз болж байгаа заяа. BRICS 15-20 жилийн өмнө байсан байхгүй байсан. Орос Хятадууд бүр ингээд мөнхийн түншлэл гэх мэт чинь хязгааргүй түншлэл ингэ яриад штэ. 15-10 жилийн өмнө байсан байхгүй байсан. Тэ. Монголоор дамжсан Газа хоолоо төсөөлөгдөхгүй юм байсан байхгүй. Never. Худлаа. Тэгээд Америкчууд ингээл авах юм бол заяа. Америкийн эсрэг хүмүүс ингээд сүлээрээ байгаа зү тэ. Яа. Дэлхийн 1-р дайны үеэр бас яг адилхан болж ирсэн. Амар эвгүй сонсогч юм уу юу? Миний хувьд бол амар эвгүй сонсогч байгаа. Тэгээд ингээ арах юм бол хин ялагдах юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Окей. Амар ойлгомжтой. Америкчууд чадахгүй. За. Маргааш уулзъя.